Үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ суваг шууд нэвтрүүлгээ төрийн ордноос эхлүүлж байна. За яг одоо Монгол улсын шүүхийн тухай хууль заасны дагуу зохион байгуул 2 жил тутам зохион байгуулагддаг нийт шүүгчдийн 3 дугаар чуулган эхлэх гэж байна. За энэхүү чуулганаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох, за мөн энэ салбарт тулгамдж байгаа асуудлуудын талаар хэлцэх юм а. За энэхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч болон улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд, за мөн гадаад дотоодын хүндэт зочид оролцохоор байна. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганы нээлтийн ажиллагаа Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх морилон ирж байна. Эрхэм хүндэт ноён тадагтай нараа, эрхэм хүндэт зочдоо, нийт шүүгчийн 3 дугаар чуулганы нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхнийхээ өглөөний мэндийг дахин ирмэнчилье. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганд оролцогч та бүхнийхээ өмнө хүндэтгэлийн тайзнаа өнөөдрийн чуулганы ажиллагаанд морилон ирсэн Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх таныг үг хэлнүү хэмээн хүндэтгэн урьж байна. Эрхэм хүндэт шүүгчтэй, эрхэм хүндэт нөхдөө, та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 4 жилийн өмнө Монгол улсын нийт шүүгчийн анх дугаар чуулганд төрийн тэргүүн бичлэн оролцож, шүүх эрх мэдлийн шинтгэлийн талаарх байр сууриа тов тодорхой илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа. Шүүх засаглал нь нийгэм чодоргоос тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институт төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай энэ шатцуу харилцан тэнцвэртэй ажиллах учиртай арчилсан засаглалын нэгэн тулгуур баг юм а. Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын үндсэн хууль 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан улмаар 2021 онд шүүхийн тухай хуулийг шинжилэн баталсан. Энэхүү шүүхийн шинжилгээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт бэрхшээлийг даван туулж эдүгэ зохих үр дүнд хүрч байгааг та бүхэн бас бүгдээрээ харж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж бодлогын төвшөнд ямагт дэмжсээр ирсэн юм а. Аливаа шинтгэл бол зориг гарган хэрэгжүүлж тасралтгүй сайжруулах урт хугацааны үйл явц байд юм а. Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн 4 жилийн хугацаанд гардан хэрэгжүүлж буй шүүхийн шинтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлогдоход итгэл дүүрэн байна. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы гол онцлог нь шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг та бүхэн зохион байгуулна. Цаашаа шинээр сонгогдох ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үргээ нэр төртөө хэрэгжүүлэх ёстой. Мөн ерөнхий зөвлөлд шинээр сонгогдох шүүгч гишүүн та бүхэн шүүн таслах ажиллагаанаас түтгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаарч, Монгол төрийн бодлого, язгуур эрх ашигыг ямагт эрхэмлэн дээдэлж, чин чударгаар ажиллах учиртайг сануулж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг үндэслэх, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинтгэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан хэмээн төрийн тэргүүн дүгнэж байна. Энэ дэвшрэн шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон ажилласан шүүгчид та бүхэн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Эрхэм хүндэт шүүгчтэй,
Монгол Улсын үндсэн хувьд шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заасан байдаг. Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинтгэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн 4 жилд шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишгт хүрэх чиглэлд бодиттой ажлуудыг бас хийсэн. Мөн шүүн таслах ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн байрыг үе шаттай шийдэх ажлуудыг эрчимжүүлж, сүүлийн 10 жил гацаад байсан хан улдвэргийн шүүхийн цогцлуур барилгын ажлыг үргэлжлүүлж, мөн 5 аймаг болон дүүрэгт шүүхийн зориултын байр бас баригдаж эхлээд байна. Түүнчлэн нийт шүүгчдийн анх дугаар чуулганд оролцох үеэр төрийн тэргүүний дэвшүүлж байсан санаачлага биелээ олж, шүүхийн дээд байгууллага болох улсын дээд шүүх шинэ байранда үйл ажиллагаа явуулж эхэлснийг бас тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ нь манай улсын шүүхийн байгууллагын түүхэнд анх удаа тохиож буй бас түүхэн үйл явдал гэж хэлж болно. Шүүхийн зориултын байртай болох асуудал бол үндсэн хууль заасан иргэний шударга шүүхээр шүүлэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм. Цаашид шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ бас хэлхийг хүсэж байна. Мөн хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүхийн эрх мэдлийн бүхэл байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна. Шүүхийн шинтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан. Тэгвэл энэ хүрээнд гэр бүл хүүхдийн хэрэгээр дагнасан шүүхийг байгуулахаар шийдвэрлсэн улсын үндэс болсон айл өрх Монгол хүний хөгжлийн асуудалд Монгол төр онцгой анхаарч байгаагийн бас нэгэн илэрхийлэл юм. Харин энэхүү дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус улс суртаа судалгаа хийж, бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгч нарын дундаа шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм. Мөн шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны дагнасан шүүх байгуулагдсанаар иргэд мэрэгсэн шүүхийн үйлчлэгийг илүү оройс шуурхай авах боломж бас нэмэгдэж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улсын дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ гагцхүү хууль заасан үндсэл бүхий гомдлыг хүлээн авдаг болсноор анхан болон дав заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, ач холбогдол үлэмж нэмэгдсэн хэмээн эрдэмтэн судлаач нар дүгнж байгааг бас хэлхэн зүйтэй. Цаашид шүүгч та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинжилэлд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн шүүгчийн ажлын ачаал нь шүүхийн шийдвэрийн чанар, шүүгчийн ажил амьдралын тэнцвэрт байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэгт цөргөөр нөлөөлдөг болохыг олон улсын болон манай эрдэмтэн судлаачид судалгаагаар бас тогтоосон байна. Тиймээс хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн оронтой гоён хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомдод нэмэлт өөрчлөлт оруулж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй байна. Дээрх шүүхийн шинтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нэгдмэл зорилго нэн чухал гэдгийг хэлхийг хүсэж байна. Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдлэгээс нь нэгэн дээвэр доор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хууль заасан хүрээнд зөв зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх хууль хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх явдал нэн чухал гэдгийг төрийн тэргүүн онцгойлон анхааруулж байна. Эрхэм хүндэт шүүгчтэй. Шүүгч та бүхэн Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны говьшгүй Ганбат баг нь юм. Иргэд олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээдэг шаарддаг зүйл бол шударга ёс зүй, сахилга хариуцлага гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа.
хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэлгүй бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэлгүй гэдгийг та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтэй чанд мөрдөж ажиллах учиртай. Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах Монгол төрийн хууль цаазын тавшуур юм а. Тиймээс Монгол төрийн шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүдэрт бүхэх ёсгүй. Монгол төрийн шүүгч та улс төр бизнесийн явцсан архишиг сонирхолд үйлчлэн улс орныхаа язгуур эрх ашигаас хязгаарч буруж болохгүй. Монгол улсын язгуур эрх ашиг сонирхол гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрэгжих байх учиргүй юм а. Шүүгч та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хилмигдүүлж болохгүй. Гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг төрийн тэргүүн дахин та бүхэнд сануулan хэлье. Өндөр ёс зүйтэй, мэрэгжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгчл хүний эрх чөлөө, шударгаас хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хинээс хараат бус байдлаар шийдвэрлэж чадна. Монгол улсын үндсэн хууль, шүүхийн тухай хуулиудад шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилах хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон явдал нь шүүхийн шинтгэлийн салшгүй нэг хэсэг юм а. Хэдийгээр энэ институт шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд шин биш боловч үндсэн хууль тусгайлан зааж, үндсэн хуулийн байгууллага болгосон явдал нь шүүгчийн ёс зүй, сахилах хариуцлагад тавьж буй нийгмийн хөсөлмөрлөл байсан гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд үр дүнтэй ажиллаж байж, сая шүүх засаглал өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй гэмт хэрэг үйлсэн нэгнээсээ салж чадна. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1500 гаруй өргөдөл мэдээллийг хүлээн авч хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд эдгээрээс 4 шүүгчийг огцруулсан байна. Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд шүүхэд идэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөндийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодох шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн бас ойлгож буй бизээ. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэгэн чухал зүйл бол шүүхийн нээлттэй ил тод түргэн шуурхай байдал юм а. Ялангуяа олонний анхаарал татсан нийгмийг цочруулсан хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэе. Шүүх хавтас хэрэгтэй биш, хүнтэй ажилдаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх явдал гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш байх үндсэн хуулийн заалтын хэрэгжилт хуулийн хэрэглээний нэгдвэл байдалч үүнээс шууд хамаарна. Мөн шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, бүхий л солиорт бодит үр дүнг бас авчирч байна. Үүний нэгэн нотлохоо нь Монголын шүүгчид та бүхний игнэнээс дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны шүүгчд хөрөн гарсан явдал юм а. Монгол улс 2023 онд олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид улсын дээд шүүхийн шүүгч Эрдэнэ боловсрог нэр дэвшүүлж улмаар олон улсын эрүүгийн шүүхийн дав заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр эдүгэ ажиллаж байна. Энэ бол манай шүүгчид олон улсын төвшөнд ажиллаж чадаж буй тод илэрхийл бөгөөд та бидний хамтын амжилт мөн гэдгийг бас тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Эцэст нь хэлэхэд төрийн тэргүүн хуулиа дээдэлж шударгаар ажиллаж буй шүүгчтэй хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж ямагт дэмжиж ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна. Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол улсын тусгаар тогтнол,
үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмний язгуур эрх ашигтгийг үргэлж санаж ажиллаарай. Монгол төрийн нэрийн өмнөөс шударга ёсыг тогтоогч эрхэм хүндэт шүүгчид та бүхэнд ажлын өндөр амжилт, та бүхний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Мөнх тэргийн хүчин дор Монгол улс мандан бадрахултугай. Монгол улсын төрийн дуу. Монгол Улсын ерөнхийлөгч Орнаагийн хөрөлсөг тоныг нийт шүүгчийн 3 дугаар чуулганд хүрэлцэн ирж мэдлэгээ дэвшүүлсэнд шүүгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Одоо чуулганы хүндэтгэлийн тайзнаа Монгол Улсын их хурлын даргын мэдлэгээг уншиж танилцуулна хэмээн их хурлын даргын 200 бодлогын зөвлөх отхон чимэг таныг хүндэтгэн урьж байна. Монгол Улсын их хурлын дарга Даш цэвгийн амар баясгалангийн мэндчилгээ. Монгол Улсын шүүх эрхэмтлийг хэрэгжүүлэгч эрхэм шүүгчтэй, эрхэм хүндэт зочдоо, Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж хамтаар чуулж байгаа та бүхний амар мэндийг айлтхан мэндчилье. Төрийн эрх мэдэл харилцан тэнцэлтэйгээр хуваарлагдаж тус бүрдээ бие дан хэрэгжих үндсэн зарчимтай билээ. Ганцаар нэгийг сэднэ, олноор мянгаыг бүтээн гэдгээ. Тиймээс эх орны хөгжил цэцэглэлтийн хувьд төрийн эрх мэдлийн бие даасан байдал нь хан хаалт биш, харин нээлттэй, уялдаатай орон зай байх учиртай. Шүүх бол хууль амилж буй орчныг өдөр бүр нүдээр харж, оюунаараа мэдэрч байгаа. Парламентын баталсан хуулийг амьдралд хэрэглэх явцад хаана нь алдаа байгаа, юу дутагдж байгааг хамгийн бодитоор мэдэрч, анзаарч байдаг нь шүүгчид юм а. Тиймээс үзэж туулснаар ухаан урлаж, үйлдэж хэрэгэлснээр туршлага бүтээж буй шүүгч та бүхний хууль хэрэглээний ажиглалт, дүгнэлт, арвин туршлага нь хууль тогтоомжийг сайжруулахад үн цэнтэй бөгөөд онцгой ач холбогдолтой юм а. Үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох үйл хэрэгт шүүх эрх мэдлийн бие даасан хараат ус байдлын хөшиг ямагт нээлттэй байх ёстой. Энэ бол хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн хамтын ажиллагааны гол зам бөгөөд хамтын хүчээр эрх зүйт ёсны цамхаг илүү бат оршино. Энэ зарчмын үүднээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, эрүүгийн хууль, иргэний хууль, захиргааны ерөнхий хууль, зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Монгол Улсын дээд шүүх саналаа өгөх боломжийг заавал олгодог байх хуулийн зохицуулалт бий боллоо. Төрийн эрх мэдлийн нэгэн салаам учир болох шүүх эрх мэдлийн дээд шатны байгууллагаас хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар эрүүлж буй альва санал алсарч гээгдэлгүй бодит ажил хэрэг болох нь чухлаа.
Тиймээс улсын дээд шүүх хуулийн төслийн талаар ирүүлсэн саналаа улсын их хурлын танхимд танилцуулах, тайлбарлан ойлгуулах боломж бүхий дэгийн зохицуулалт бий болгох хэрэгцээ шаардлага байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Эрхэм шүүгчдээ, Монгол Улсын их хурлаас 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 оны 5 дугаар сард Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, мөн оны 6 дугаар сард шүүх байгуулах тухай хуулийг тус баталсан. Ингэснээр Монгол Улсын үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн тогтолцоо, шүүхийн институцийн шинтгэлийн эрх зүйн орчин үндсэндээ бүрдээд байна. Шүүх эрх мэдлийн хөгжлийн эх 10 жилийн бодлого нь энэ салбарын хөгжлийн асуудлыг цогцоор авч үзсэн 24 жилийн дараа батлагдсан бодлогын чухал баримтчиг үлээ. Түүний хэрэгжилтийг хангах нь дан ганц шүүх эрх мэдлийн ажил бишээ. Парламент ч мөн тодорхой үүрэг хүлээж хэрэгжилтэнд хувь нэмэр оруулахар заасан. Цаашид энэхүү бодлогод дурдсан арга хэмжээнүүдийг цаг тухайд нь мөн бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарч улсын их хурлын тогтоол заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөл 5 жил тутамд улсын их хурлыг хэрэгжилтийн мэдээлэл тайлангаар хангах ажлыг зохион байгуулах учиртайг сануулъя. Шүүхийн захиргааны төв байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, сонгоход парламент болон шүүхийн байгууллага шударга, ил тод, нээлттэй мөн өрсөлдөөнт байдал болон иргэдийн оролцоог хангаснаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг баттгах, сайжруулахад чухал хувь нэмэр болох нь гарцаагүй. Улсын их хурл шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулахдаа ил тод, нээлттэй байдлыг зарчмыг тууштай баримталж, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд бүрэн дамжуулах, сонирхсон этгээдийн оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү нийт шүүгчийн 3 дугаар чуулганаар шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох ажиллагаа шударга, өрсөлдөөнтөө, ил тод, нээлттэй байх зарчмын дагуу явагдана гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлд чухал хувь нэмэр болох учиртаа шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх эрх зүйн орчныг сайжруулахад улсын их хурл тухайлан анхаарах болно. Ингэснээр бие даасан хараат бус зарчмын үндсэн дээр гаргаж буй шүүхийн шийдвэрийн ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөх байдал улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. Шүүхийн эрхэм нэр хүндийг өндөрт өргөж, эрх зүйт ёс, шударга байдлыг тогтоох их үүсэд мэргэжлийн ур чадвар, мэрэгэн оюун, нөр их хөдөлмөрөө зориулж байгаа шүүгч та бүхний хичээл зүтгэл, үнэнч шударга, хөдөлмөрт тань талархал илэрхийлж энэхүү чуулганы үйл ажиллагаа үр дүн, урам зориг, амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөё. Эрх зүйт ёсны манаанд зогсож буй та бүхний үйл хэрэг мөнх бадрах болтугай. Монгол Улсын их хурлын дарга Дасцэвгийн амар аясгалан. Монгол Улсын их хурлын даргын чиглэлийг их хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөх одон чимэг уншиж гардууллаа. Эрхэм хүндэт зочдоо. Одоо Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатрын мэдлэгийг ерөнхий сайдын ахлах зөвлөх өгөөд ажлын албаны дараагаар даваа талаа уншиж танилцуулна. Таныг хүндэтгэлийн За та бүхэндээ өглөөний мэнд хүргээд ерөнхий сайдын мэдлэгийг уламжлая. Эрхэм Монгол Улсын ерөнхийлөгчөө, шударга ёсны үнд зүйлийг хамгаалагч эрхэм гишүүдээ. Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, эрхэм шүүгчид, шүүхийн байгууллагын ажилтан албан хаагчид, зочид төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн
мэдлэгээ төвшүүлье. Шүүгч хүн үнэн зөвийг дэнслэгч, шударга ёсныг гэрч, ард түмний итгэлийн баталгаа билээ. Монгол улсын үндсэн хууль тунхагласан шүүх эрх мэдлэг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Ямар ч тохиолдолд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллагад шилжүүлэхийг хориглоно гэж гисэн заалтбал шударга ёсны үнд зүйл төрийн баталгаа юм а. 2021 онд шинжилэн батлагдсан Монгол улсын шүүхийн тухай хууль нь шүүх байгууллагын хараат бус бие даасан байдлыг баталгаажуулж иргэн бүр тэгш шударгаар шүүлгэх эрхээ эдлэх эрх зүйн шин эрен үеийг эхлүүлсэн юм а. Энэ бол шударга ёсны тогтолцоог шин түвшинд гаргасан түүхэн өөрчлөлт байсан. Шударга ёсыг хамгаалах нь шүүгчийн ариун тангараг, төрийн оршин тогтнохын баталгаа юм а. Өнөөдрийн энэхүү чуулган бол шүүхийн нэр хүнд, төрийн итгэлийг сэргээх, шударга ёсны үнд зүйлийг хамгаалах хамтын хариуцлагын илэрхийлэл юм а. Энэ бол мэрэгжлийн уулзалт төдийгүй төрийн итгэл, иргэний найдварыг нэгтгэх чухал алхам гэж үзэж байна. Та бидний эрхэм зорилго бол шударга ёсыг нийгэмд бэхжүүлж, хууль засагласан төрийг төлөвшүүлэх, иргэдийн итгэлийг бодиттой сэргээх явдал юм а. Ард түмний итгэл бол төрийн хамгийн хүчтэй тулгуур. Харин тэр итгэлийн илэрхийлэл нь шударга шүүх, үнэн шүүгч юм а. Эрхэм шүүгчтэй сүүлийн жилүүдэд хийгдсэн үндсэн хуулийн шинжилгүүд нь зөвхөн эрх мэдлийн зохицуулт бус баялагын шударга хуваарлалт, хариуцлагын тогтолцоог сайжруулалт чиглэсэн бодит алхмууд байсан. Монгол улсын хөгжил зөвхөн байгалийн баялагаар бус шударгаас хариуцлагатай нийгмээр хэмжигдэх учиртай. Хариуцлагатай төр шударга шүүхтэй улс орон урагшлал нь иргэдийн итгэл сэргэнэ. Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн ариун газар шороо ирээдүйн хойж үеийн итгэлийг хизээч мохоож болохгүй. Тэр итгэлийг хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг бол шударга ёс хариуцлага итгэл юм а. Баялагын шударга хуваарлт бол эдийн засгийн асуудал төдийгүй үндэсний шударга ёсны шалгуур үлээ. Тиймээс баялагын хулгай эрх мэдэлд халахлагдсан шударга ус байдлыг даслан зогсоох нь төрийн үүрэг, ард түмний шаардлага, шүүгчдийн ариун үүрэг юм а. Үнэн хууль хоёр нийлж байж л ард түмний итгэл сэрэх учиртай. Эрхэм шүүгчтэй шударга ёсыг хэрэгжүүлэгч, үнний дэнслэгч та бүхэнд хандан дараах 3 зүйлийг онцлон тэмдэглэе. Нэгдүгээрт ил тод байдал хариуцлага. Шүүхийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шуурхай, хариуцлагатай байх шударга ёсны үндсэн суурь юм а. Энэ зорилгыг хэрэгжүүлэх түлхүүр нь шүүгчийн ёс зүй, сахилга, мэрэгжлийн чанар билээ. Шүүгчийн зан чанар, үнд зүйлийн илэрхийлэл нь төрийн нэр хүнд, нийгмийн итгэлийн жинхэнэ хэмжүүр гэдгийг та бүхэн ямагт санах ёстой. Хоёрдугаарт хараат ус байдал ба баталгаа. Шүүхийн хараат ус бие даасан байдал бол зөвхөн байгууллагын зарчим бус ардчлалын баталгаа юм шүү. Шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, орчны сайжруулалт, шүүгчийн аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэхэд засгийн газар бүхий л талаар тууштай дэмжин ажиллах болно. Шударга ёсны тогтолцоо нь ард түмний итгэлийн үндэс гэдгийг бид бүхэн ямагт ухамсарлах учиртай. 3 дугаарт эдийн засгийн баталгаа ба хамтын оролцоо. Монгол улсын үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3-т шүүх улсын төсвөө санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж заасан. Энэ нь шүүхийн хараат ус байдлыг хангах, төрийн үүргийг тодорхойлсон зарчим мөн. Иргэн бүр шударга шүүхээр шүүлэх эрхээ эдлэхийн тулд шүүхийн эдийн засгийн, дэд үтцийн, захим орчны баталгааг хангах нь төрийн үүрэг юм а. Тиймээс засгийн газар энэхүү үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, шүүхийн дэд үтц, орчныг сайжруулах, захим шилжилтийг хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ил дод, шуурхай болгох, иргэдийн шүүхийн үйлчлэгийг илүү хүртээмжтэй хүргэх чиглэлд шүүхийн ерөнхий зөвлөлтөд засгийн газар нягт хамтран ажиллах болно. Эрхэм шүүгчтэй Монгол улсын засгийн газар шударга ёсыг бэхжүүлэх эрх зүйн шинжилгээг үргэлжлүүлж, шүүхийн чадвах, хүний нөөц, дэд үтц, санхүүгийн баталгааг сайжруулж, иргэдэд илүү ойр, илүү шударга, илүү хүртээмжтэй шүүхийн үйлчлэгээ бий болгохын төлөө тууштай ажиллах болно. Энэхүү чуулганаас гарах санал зөвлөмж, аливаа шийдлүүд нь Монгол улсад хуульт ёсыг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс хуульт ёс, шударга ёсны манаанд зогсож буй эрхэм шүүгч та бүхэнд
ажлын амжилт, мэрэгжлийн бахархал, итгэлийн хүчийг хүсээрөөё. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Монгол улсын ерөнхий сайд Гомжуугийн Зандан Шидар гэсэн байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх өгөөд ажлын албаны дараагаар даваа талаа уншиж танилцууллаа. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт шүүгчдээ. Нийт шүүгчдийн 3 дугаар чуулганд хүрсэн ирсэн та бүхнийхэн өмнө хүндэтгэлийн тайзнаа Монгол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг таныг хүндэтгэн урьж байна. Ерөнхий шүүгч Ган Зориг шүүхийн шийтгэл сэдвт үндсэн илтгэл танилцуулна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын нийт шүүгчийн чуулганд хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхийлөгч, за улсын их хурал засгийн газрын төлөөлөл, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын ороо, за хууль сахиулах байгууллага, шүүх эрхмэдлийн байгууллагын системд багтдаг албан хаагч та бүхэнд нийт шүүгчийн 3 дугаар чуулганы мэндийг өргөн дэвшүүлье. За би илтгэлийн сэдвээ би тогтолцооны шинжилгээг хийж өрн дууслаа. За цааш чанарын дэвшил рүү гэсэн юм агуулгаар илтсэн байгаа. За илтгэл маань нэлээд өргөн үрээтэй байсан учраас би энд нэлээд товчилж ярина. Монгол улсын дэд шүүхийн вебсайт дээр дэлгэрэнгүй илтгэл QR кодоор уншуулаад тавигдах болно. За англи монгол хэл дээр тавигдах болно. За Монгол улсын нийт шүүгчийн чуулган бол шүүх эрхмэдлийн тогтолцоонд нээлттэй ил тод байдал, дотоод арчлал, эрх тэгш оролцоог харилцсан ойлголцлыг бэхжүүлэх чухал талбар мөн. Өөрөөр хэлбэл энэ асуудлуудыг ярилцах, хэлцэх талбар болж байна. Анх дахь чуулганы онцлог нь Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинжилэн батлагдсан Монгол улсын шүүхийн тухай хуулийн дагуу анх удаа шүүхийн өөрийн удирдлагын механизмыг ашиглаж асуудлыг хэлцэж ирсэн. За нийт шүүгчийн 2 дугаар чуулганаар шинтгэлийг гүнзгийрүүлэх асуудлуудыг тухайлан авч хэлсэн юм а. Чуулганаар хэлсэн асуудлуудаар гарсан санал зөвлөмжийн хүрээнд шүүхийн шинтгэлийг урагшлуулах чамгүй ажлууд өрнөсөн. За энэ асуудлаар Монгол улсын дэд шүүхийн шүүгч банзагч бас мэдээлэл хийх болно. За миний хувьд тоймлон хэдэн асуудлыг хэлье гэж бодож байна. За нэн чухал олт бол анхан болон давзаалтгчдын шүүхийн тогтолцоонд тойргийн дагнсан шүүхийн томоохон өөрчлөлт хийгдсэн. Анхан давзаалтгах шатны тойргийн болон төрөлцсөн 88 шүүх үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа шинээр 2 шүүх шинээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зохион байгуулалтын аргамжаа авагдсан. Цаашид дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны шүүхийн ачааллыг зохистой төвшөнд байлгах, зарим төрлийн хэрэг маргааны харьяаллыг эргэн харах, мөн эх оны эхний өдрөөс ажиллаж эхлэх гэр бүл хүүхдийн хэргийн дагсан шүүхийн хэрэглэх процессын хуулийн шинжилэл, байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтын бэлтгэл ажлыг нэн яралтай гүйцэх шаардлагатай байна. Энэхүү шүүхийг байгуулах явдал нь өөрсдийн эрх зүйн тогтолцоог илүү хүнлэг, боловсронгуй болгохоос гадна олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлж буй Монгол улсын үүрэг мөн. Дараагийн чухал үр дүн бол шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх хуулийн заалт биелэлээ олж эх 10 жилийн Монгол улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлагдсан явдал юм. Уг баримтчиг батлагдсанаар шүүхийн хөгжил зөвхөн салбарын асуудал биш гэдгийг нотолсон. Төрийн эрх мэдлийн 3 салаам очор хамтран оролцохоор эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Хөгжлийн бодлогод үндсэн 7 зорилго, 16 зорилтын хүрээнд нийт 79 үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бүх гишүүдийн буюу улсын хурлын гишүүдийн асуултанд хариулах боломжийг бидэнд олгож өгөөч гэдэг саналыг улсын хурл хууль санаачлагч байгууллагууд уламжилсан. За гэхдээ бидний саналд ямар нэг хариу өгсөнгүй өдийг хөвчлээ. Өөрөөр хэлбэл жил гарсан болж байна гэсэн үг. За үүнийг парламентын дэг тусгаж харилцсан уялдаатай хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгсэл шаардлага байна гэж үзэж байна. За ахиж дэвшил гарсан бас нэг талбар бол хууль тайлбарлах ажил байлаа. Эрх зүйн үндэс бүрдээгүн улмаас хууль тайлбарлах ажил 12 жил гацаанд орсон. 2022-оос 2025 онд хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны 18 тайлбар гаргасны 73% нь
процессын шинжтэй байна. Процессын хуулийн тайлбарууд нь иргэд болон холбогдох байгууллагуудтай харилцах журмыг салаа утгагүйгээр нэг зүгт чиглүүлж, шүүх болоод хууль сахиулах прокурорын байгууллагын өмнө иргэд ялгарлагдахгүй, алагчлагдахгүй байх суурь зочмыг хамгаалах алхмууд хийгдсэн юм а. Шүүхийн салбар дахь судалгаа шинжилгээ хөрсөн түвшиндөө хандж үл болох ажил юм. Академик болон практик судалгаа шинжилгээнд суурилсан шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа нь эрх зүйн хөгжлийг түүчээлэх суурь гэдэг нь эргэлзээгүй үнэ. Шүүхийн академиас 2021-с 2025 онд 229 судалгааг эрхлэн гүйцэтгэж 155 дотоод сургалт зохион байгуулж давхарцсан тоогоор 13441 шүүгч хамрагдаад байна. Өнгөрсөн 2 жилд 9 шүүгч судлаач шалгаран ажиллаж 14 судалгааны тайлан нийтлүүлсэн. Шүүгч судлаач нар судалгааны арга зүйд суралцаа зогсохгүй, өөрсдийн практик дуршлага бусадтай хуваалцах, шүүхийн академийн хүний нөөцийг чадваржуулахад харилцан өгөөж өгч байна. За шүүхийн гадаад харилцаа хөгжсөн талаар. Сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад харилцаа хэрхэн хөгжиж байгаатай зэрэгцсэн шүүхийн гадаад харилцаа нэлээд өргөжөнд хэллээ. Америкийн нэгдсэн улс, Сингапур, Япон, бүгд Солонгос улс, Турк, Нидерланд, Вьетнам, Люксембург, Бельги, Канада, Европын холбооны шүүх зэрэг улсын болон олон улсын асерийн хүрээлэн, Европын шүүхийн сургалтын сүлжээ, Америкийн нэгдсэн улсын шүүхийн коллеж, үндэсний шүүхийн коллеж, Америкийн нэгдсэн улсын конгрессийн олон улсын манлайлалын төв, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох OECD, Европын холбооны твининг төсөл, Канадын холбооны шүүхийн хэрэглэх газар зэрэг байгууллагатай албан ёсны санамж бичиг байгуулж харилцсан туршлага мэдээлэл солилцох хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Харилцсан туршлага солилцох шинэ ололт амжилтыг судлах хүрээнд 156 шүүгч дэлхийн 12 улсад сургалт уулзалт хилцүүлэхт оролцлоо. Ингэсээр нэг талаар шүүгчид мэрэгжил ур чадвараа дээшлүүлж, нөгөө талаар дэлхийн давцанд олон улсын оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй үйл явдал юм. Дараагийн асуудал шүүхийн эдийн засгийн баталгаа нь бие даасан хараат бус байдлыг хангах тулгуур. За энэ асуудалд тууштай анхаарч ирсний үр дүнд бодит ахиц дэвшил гарлаа. 2024 оны 6 сарын 5-ны өдрийн хуулиар шүүхийн ерөнхий зүйл батлагдсан төсвийн хүрээнд Монгол улсын шүүгчдийн цалингийн асуудлыг хилцэх эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн энэхүү өөрчлөлт нь улс төрийн институтсээс шүүх эрх мэдэл эдийн засгийн хувьд хараат тус байх арчлалын суурь зочмын хэрэгжилтийг хангахад түлхэц болно. Монгол улсын ерөнхийлөгч Уг Хөрсөх ерөнхий сайд байхдаа шүүх эрх мэдлийн бие даасан хараат тус байдлыг бэхжүүлэх зорилгоор шүүхээр үйлчлүүлэх иргэдийн орчин нөхцөл хуралдааны талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, хуульчин эрх зүйн байдлын тухай хууль заасан Монгол улсын бүх шүүгчийн сургалтыг хариуцж буй шүүхийн академийн үндсэн үйл ажиллагаа байр түрээслэх, давтан, өргүү зардал гарч буг зогсоох, төсөв хэмнэх, сургалтын баацыг өргөх хүрээнд эхлүүлсэн ажил энэ онд бодит ажил болж улсын дээд шүүх шүүхийн академи хангард ордонд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. За үүнийг дагаад хэд хэдэн асуудал шийдэгдлээ. Нийслэлийн иргэний хэргийн давзалтах шатны шүүх бие дааж улсын дээд шүүх байрлаж байсан байнд орсноор улсын хэмжээнд давзалтах шатны шүүхийн эрүү иргэний хэргийн 63.2%-ийг шийдэрлэж байсан хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны эрс өөр зарчим хэрэгждэг. За мөн орчин нөхцөл шаарддаг шүүхүүдийн хүндрэлийг шийдвэрлэж чадлаа. За энэ бол цаашид иргэдийн шүүхээр үргэлжлүүлэх нөхцөлийг сайжруулах олон ажлын дөрвтэй эхлэл гэдгийг бид мэднэ. За эрхэм шүүгчтэй шүүхийн нээлттэй ил тод байдлыг сайжруулахад та бүхний хувь нэмэр манлайлалын үр нөлөөг бид урдмаар байна. Улсын дэд шүүх иргэд хэвлэл мэдээллийн байгууллага, улсын хурал, засгийн газраас шүүхийг шүүмжилж буй шалтгааныг олох, тогтоохын тулд эдгээр байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хилцүүлгийг зохион байгууллаа. За энэ байгууллагуудыг оролцуулсан хилцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмжийг улсын дэд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хилцэж, хууль тогтоогчид хууль тогтоомжийг боловсруулах талаар саналыг хүргүүлсэн. Улмаар шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр Монгол улсын шүүхийн тухай хууль болон процессын хуулиудад өөрчлөлт орж шүүхийн нээлттэй ил тод байдлыг хэрэгжүүлэх зарчим арга зам хэлбэрийг улам тодорхой болгосон юм. Үүнээс хойш зөвхөн шүүхийн сувг хуудасаар 322 шүүх хуралдааныг олон нээлттэй дамжуулаад байна. Энэ бол шүүгч шийдвэрийнхээ өмнө итгэл дүүрэн зогсох, олон нийтэд бодит байдлыг нээлттэй харуулах,
хуулийн гүнзгий процессын талаар иргэдэд ойлголт өгөхөд оруулж буй та бүхний хувь нэмрээ. Шүүхийн шинтгэл дараагийн түвшинд гарч гүнзгийрэх ёстой. Цаашид шүүн туслах ажиллагаа зорилгодоо хүрэх арга зам буюу процессыг шударга болгох. Хууль тогтоомжийн хүрээнд шударга ёсыг хүн бүрт тэгш хүргэх. Үүнийг илэрхийлэх үс шийдвэрийн чанарын дэвшилд хичээл зүтгэлээ чиглүүлэхэд дараах шаардлагууд тавигдж байгааг та бүхэнд төлөвлөе. 1. Шүүн туслах ажиллагааны чанарыг хэмжих үзүүлэлт арга зүйг шүүгчийн хараа тус байдлын зарчим болон орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар хэдэн зүйл хэлье. Өнөө цагт шүүх юуны тулд оршдгийг 4 онлын төвшөнд олон нийт, олон улсын байгууллагууд тайлбарлаж байна. 1-р эрх зүйт ёсны, 2-р нийгмийн шударга ёсны, 3-р менежментийн буюу үр нөлөөний, бие даасан байдлын гэсэн үзэл хандлагууд хослон оршиж байна. Шүүх хууль хэрэглэгч институт байхын зэрэгцээ хүний эрх арчлалын баталгаа, түүнчлэн үйлчлэгээнийхээ чанар, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүхий нийгмийн үйлчлэгээ үзүүлэгч байгууллага гэсэн үзэл хандлага дэлхийн олон улсуудад хэрэгжиж байна. Улсын дэд шүүх хяналтын журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагааны онцлог олон улсын сайн туршлагыг харгалзан ажлын чанарыг хэмжих үзүүлэлтийг анх удаа тодорхойлж энэ онд хэрэгжүүлж эхлэв байна. Чанар үр нөлөөний үнэлгээнээс шүүхийн ачааллыг даван туйлж буй хувь, иргэдийн болон хуульчдын сэтгэл ханамж зэрэг олон талбарын мэдээллийг тодорхойлж, хэмжиж, сайжруулах болон хэвээр хадгалах хүчин зүйлсээ арсеналаар тогтоож болохоор байна. Энэ талаар бид арга зүйн хувьд бусад шүүхтэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд үр дүнгээ хэрхэн өгч байгаагч бид хэмжих болцоотой болж байгаа. Шүүн туслах ажлын чанарын үнэлгээ нь шүүхийн захиргааны үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэхэд чиглэсэн ба хэн нэгнийг тухайлан хэмжих эсвэл шүүхийн хараа тус байдалд ямар хэлбэрээр халт хорлолго биш юм. Харин ажлын гүйцэтгэлийн өнөөгийн дүр зургийг бүхэлд нь харуулах, анхаарах хэсгийг онцлох, цаашид хөгжүүлэх, улмаар бодлого боловсруулахад үнэлэлтэй мэдээлэл хангах зорилготой гэдгийг та бүхэнд танилцуулж байна. За дараагийн асуудал шүүхийн үйлчлэгээний чанар үр нөлөөг дэвшлүүлэхэд шүүгчийн ачаалал хэтийдэн хитрээгүй, шүүхийн төсөв нь шүүн таслах ажиллагааны онцлогт тохирсон хүрэлцээтэй байх шаардлагатай. Энд нэлээд анхаарал татсан хэдэн судалгаа яригдана гэдгийг та бүхэн танилцуулъя. За нийт шүүгчийн 2 дугаар чуулганы үеэрч хөндөж байсан сул оронтооны нөхөн бүрдүүлэлт одоо ч хийгдэж чадаагүй. Эсрэгээр ачаалал улам нэмэгдсээр байхад бодлогын ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байгаа нь эрх зүйн болоод зохион байгуулалтын арга хэмжээ дутмаг байгааг шууд илэрхийлж байна. 2016 онд Монгол улсад 516 шүүгч ажиллаж байсан. Яг өнөөдөр 520 шүүгч ажиллаж байсан 2016 онд. За яг өнөөдрийн байдлаар Монгол улсад 516 шүүгч ажиллаж байна. За энэ хүмүүст ногж байгаа ачааллыг 10 жилийн дунджаар бид гаргалаа. Энэ 10 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг 130% өсөлттэй. Зөрчлийн хэрэг 143% өсөлттэй. Иргэний хэрэг 117% өсөлттэй. Захиргааны хэрэг 105% өсөлттэй. Дунджаар 124% өссөн тоонд 2016 оны шүүгчийн орон тоотоогоор ажиллаж байна гэсэн үг. За энэ тоо бол ямар нэг тайлбаргүйгээр та бүхний анхаарлыг татна, мөн шүүмжлэг өрнүүлнэ. Иймд үүнийг дор бүрнээ дүгнэлцэх байх гэж орхиё гэж бодож байна. За ерөнхий орон тооны асуудал хөндөд Европын орнуудад 100 мянган хүн ам тутамд 22 шүүгч 12 прокурор ногддог дундаж үзүүлэлт байна. За Монгол улсад 19 шүүгч 20 прокурор ногдож байгааг та бүхэн харж байна. Шүүгчийн сонгон шалралтын одоогийн практикт яагаад энэ нөхөн бүрдүүлэлт хийгдэж чадахгүй байна гэдэг шалтгааныг би хэлье гэж бодож байна. Нэгдүгürt шалгалтын даалгавар боловсруулах хамтын зохион байгуулалт мэрэгжлийн хамтын оролцоо огт байхгүй байна. За мөн энэ шалгалтыг авч байгаа арга зүй за болон практикт хяналтын тогтолцоо огт бас байхгүй. Нэр дэвшигчийг бэлтгэх механизм огт байхгүй. Уг нь хуульд энэ тусгагдсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг хүрлээ. За үүнийг цааш шийдвэрлэхийн тулд шалгалтын сорил, даалгаврын сан холбогдох бусад загвар материалыг нээлттэй түгээдэг байх ёстой. Мэргэжлийн хороо байгуулах зэргээр сул орон тооны нөхөн бүрдүүлэлтийг сайжруулах зохион байгуулалтын бөгөөд
хуульд өөрчлөлт оруулах олон арга замуудыг нэгийг сонгох ёстой. Замуудаас 2025 оны шүүхийн төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж үзвэл 0.38% байна. За хөгжингүй орнуудтай харьцуулахад энэ дүн бага хэмжээнд тооцогдно. За шүүхийн төсвийн хүрэлцээтэй байдлыг хангах бодлогын гол чиглэл нь нэгдүгürt шүүхийн үндсэн үйл ажиллагааны зардлыг дунд хугацаанд улсын төсвийн тогтвортой хувьд барих шаардлага байна. За хоёрдугаар 100 мянган хүн тутамд ногдох шүүхийн ажилтны тоог ачааллын нормтой уялдуулах бодлогоор дэмжих хэрэгтэй. Гуравт нэн төрөнд амь тариа хэрэгтэй байгаа асуудлуудад богино хугацаанд эрчимтэй хөрөнгө оруулах шаардлага байна. За хоёр дахь гол асуудал бол шүүн таслах ажиллагааны чанарын гол үзүүлэлт болох процессын чанарыг сайжруулах шаардлагын талаар та бүхэнд хэдэн зүйл хэлье. Монгол улсад 2024 онд ирж ажилласан нүүбийн тусгай илтгэгчийн илтгэлд тусгагдсан тайланд 2019 оны шинтгэл зөв чигтээ өрнөж байна. Гэхдээ үүнийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд процессын шинжилгээ шаардлагатай байна. Дээр нь санхүүгийн нөөц болцоо шаардлагатай байна гэдгийг хөндлөнгийн судалгаагаар тогтоосон. Олон улсад процессын шударга ёсыг зөвхөн хууль зүйн шинжилгээ ухааны хувьд биш, процессд оролцогчид нөлөөлөх норматив дүрм журам, аливаа зан үйл болон бусад олон талт хүчин зүйлийн хослол өнцгөөс авч үзэж байна. Тухайлбал нийгмийн сэтгэл судлаачид 1970 оноос шүүх цагдаа зэрэг шударга ёсны тогтолцоон дэх институтийн процессын шударга ёсыг судалж эхэлсэн. EBSCO-гоос гаргасан тайланд яавал шударга байх юм бэ гэдэг хэдэн үзүүлэлтүүдийг гаргаж, нэгдүгürt шүүх талаасаа шүү. Нэгдүгürt дуу хоолойгоо хүргэх боломж. Хоёрдугаар тэгш төвийг сахисан хандлага. Гуравдугаар хүндэтгэл. Дөрөвдүгээр итгэл төрөлхөц байдлыг процессын шударга ёсны үндсэн дүрм зарчмаар тодорхойлсон юм байна. Эдгээр нь хуралдаанд оролцогчийн шүүхийн шийдвэрт итгэх, шийдвэрийг сайн дураар хэрэгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсээ гэж үзэж байна. Ийм хосолмол цогц хандлага бидний шинтгэлийн үзэл баримталд гарцаагүй шинжтэй бөгөөд энэ талаар анхаарч шийдвэрлэл зохих хэд хэдэн асуудал жишээг бид өрдөе. Нэгд хөгжингүй улсуудын адилаар Монгол улсын үндсэн хууль, процессын хуулиудад хэргийн талуудын тэгш байдлыг хангах зохицуулалт зарчмууд уг нь тусгагдсан. Гэвч тухайлбал одоогийн эрүүгээр хэцүү орчин түүний хэрэгжилтэд энэхүү тэгш байдал тэнцвэрийг де факто хангахгүй байгаа дараах асуудлыг хэлж болно. Шүүхээс өмнөх шатанд нэгдүгürt хүнийг эрүүгийн процессд гэрчээр эхлэж оролцуулаад авсан мэдүүлгээ ялагдчихаар татсны дараа нотлох хуримтаар ашиглах явдлыг улсын дээд шүүх хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааныхаа явцад зогсоохоор хэд хэдэн тогтоол гаргасан. За гэхдээ энэ бүхэлд нь үр дүнгээ өгч чадахгүй байсан учраас албан ёсны тайлбар гаргах замаар энэ асуудлыг таслан зогсоосон юм. За уг асуудлыг хууль тогтоогчид уламжлаад энэ оны 6 дугаар сард хуульд өөрчлөлт орж албан ёсоор хууль зүйн хувьд засагдсан юм а. Энэ бол процессын шударга ёсны тогтолцоог сайжруулах олон шаардлагын нэг жишээ. Хоёр дахь жишээ. Өмгөөлөгч, яллагдагчийг зөвхөн хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааны төгсгөлд прокурор ялах дүгнэлтээ бичсний дараа хавц тэрэгтэй танилцуулснаар мэтгэлцээнд бэлтгэх боломж нь хязгаарлагдаж, яллах тал де факто давуу тал болж авдаг. Эрх зүйн зарчмын хувьд гин буруугийн асуудлаар шүүгдэгч прокурор, нэг бол өмгөөлөгч прокурор, хоёр адил дэгш боломж мөн нөөцөөр хангагдсан байх ёстой. Энэ процессын шударга ёсыг хангах дараагийн жишээ юм. За шүүхийн шатанд юу болж байна гэж. Мэтгэлцэх зарчим нэгдсэн стандарт бодит үр дүнгийн хувьд чамлалтай хэвээр байна. Мэтгэлцэх зарчмыг хангахад шүүгчийн эрх мэдлийг оновчтой хэрэгжүүлэхгүй бол шүүгч өөрөө тэнцвэрийг алдагдуулах эрсдлээс бид 100% өөрчлөн сэргийлэх ёстой. Финландд шүүхийн процессын чанарыг хэмжих үзүүлэлтэд шүүгч талуудын яриаг анхааралтай сонсож ойлгож буйгаа бодитоор харуулах буюу харилцсан үйлчлэлтэй байх шалгуурыг тусгасан байдаг юм байна. Нөгөө талаас шүүх хуралдааныг хэрхэн удирдах явуулах талаар бидэнд нэгдсэн арга зүй, зарчмын зохицуул, тутмаг, нэг ерөнхий жигд бус өөрөөр хэрэгжиж ирлээ.
За иймд бид хуралдаанд бэлдэх, хуралдаан удирдах арга зүй зарчмыг тодорхойлж, сургалтын хөтөлбөрүүдэд тусгах. За мөн шаардлагатай бол процессын хуулийг өөрчлөх замуудыг сонгож болно. Хоёрт дэ юрэ буюу хууль, журмын хувьд ч анхаарал татсан асуудлууд бий. Тухайлбал дээд шатны шүүхүүдэд хэргийг хэн шийдвэрлэх үед шүүхийн өмнөх шатанд байцаагдаагүй гэрчим мэдүүлгийг шүүх хуралдаанд сонсох боломжгүй байдал гарч ирдэг. За үүнийг хөндлөнгийн шүүхийн систем тогтолцоотой болон идэвхтэй шүүхийн тогтолцооны давуу талуудыг харьцуулж хосломол загварыг бий болгох замаар шийдвэрлэх боломжтой гэж үздэг юм. Зөвхөн талуудын мэтгэлцээнийг хөндлөнгөөс шүүж нотлох баримт журмын хууль ёсны байдалд хяналт тавьдаг хөндлөнгийн шүүхийн тогтолцоотой харьцуулахад манай улсын загвар бол шүүхээс бодит түннийг тогтоох идэвхтэй ирмэлзлээрээ ялгарч байдаг гэж үзэж байгаа. Түүнчлэн эрүүгийн хэрэгт давтсаалтах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах, дахин хилцүүлэхээр буцаах процессын зохицуултыг парламент хаасан. За энэ хэргийг шударгаар шийдвэрлэх үндсэн хууль тусгагдсан 3 шатны шүүхийн тогтолцооны хяналтыг алдагдуулах эрсдлийг үүсгэсэн. Хууль тогтоогч энэхүү хуульд өөрчлөлт оруулахдаа системтэй, судалгаатай хандаагүй. Улсын дэд шүүхээс гаргасан үр дагаврын болон судалгааны саналуудыг огт харгалзан үзээгүйгээс уг өөрчлөлтийнх нь эсрэг агуулгатай заалтууд хуульд хэвээр үлдсэн. Тэр нь бас хүчин төгөлдөр өөрчлөлт байна. За үүнийг бол зайлшгүй тэмдэглэж шийдэх ёстой. За дээд шатны шүүхүүдийн эрх хэмжээг хязгаарласнаар хэрэг маргааныг процессын нэг циклээр буюу анхан давах хяналт гэсэн гэж шийдэд дуусчих байсан цикл нэг циклээр шийдвэрлэх юм боломжгүй нөхцөл байдал үүсээд алдааг засах эрх хэмжээ дутаад байгаа учраас нөгөө шүүхүүд рүүгээ эргээ буцаачдаг. Үүний улмаас нэг хэрэг хугацааны буюу процессын 2-3 цикл дамжиж удаж хэрэг шийдэгдээд байна. Энэ ерөөсөө хуулийн зохицуултын шийдвэрлэлтийн гажиг гэж хэлж байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд улсын дэд шүүх хууль тогтоох байгууллагын ажлын хэсэг дэд хэсгүүд орж ажиллахдаа мөн ч их олон санал хэлсэн. Гэхдээ хизээш тэр чуулган дээр огт яригддаггүй юм. За энэ шүүхийн тогтолцоон дахь процессын шударга ёсыг сайжруулах ёстой дараагийн нэг жишээ гэж хэлж болно. За хоёр дахь асуудал. Шүүхийн санаачлагаар бус дээд шатны шүүхүүд талуудын гомдол эсэргүүцлэр хэргийн зөвлөлт ялын төрөл хэмжээг шударга ёсонд нийцүүлэн өөрчлөх бүрэн эрхийг хуульчлах шаардлага бий. Одоо бол яаж вэ гэхээр анхан давзаалтах шатны шүүхээс ирсэн хэргийг хэрвээ буруу байна гэж үзээд засах эрх эрүүгийн хэргийн хувьд хяналтын шатны шүүх давзаалтах шатны шүүхэд боломж байхгүй, өөрөөр хэлбэл хөндрүүлж болохгүй, ялын нэмж болохгүй. Та нарт эрх хэмжээ байхгүй гэдээ хууль тогтоогч хаацсан. За үүнийг прокурорын эсэргүүцэл хохирогчийн гомдлоор бид энэ асуудлыг эргэж хардаг бололцоотой болгож өгөөч гэдэг асуудлыг тавьж байгаа. Урд нь хуульд нэг юм өөрчлөлт орсон, үндсэн хуулийн цэц шүүх өөрийн санаачлагаар болохгүй гэж хэлсэн. Харин прокурор хохирогчийн гомдлоор байж болох уу гэдэг асуудал нээлттэй байгаа гэж бид харж байгаа. За энэ бол мөн дараагийн нэг жишээ. За гуравт хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны чанарын үзүүлэлтэд хэрэг шийдэж буй хугацааны хүчин зүйлийг ихэнх улсууд хамааруулж байгаа нь манай улсад ч нэвтрүүлэх ёстой шалгуур юм. Гэвч товлсон шүүх хуралдаан хойшлогдох үзэгдэл газар авсан. Шүүхийн практикт өмгөөлөгчөөс шалтгаалan шүүх хуралдаан хойшлох тохиолдол түгээмэл. Өнгөрөх 2024 онд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгчөөс шалтгаалan хойшлсон тохиолдлын 52.9%-ийг өмгөөлөгч өвчтөй шүүх хуралдаанд давхарцсан хэргийн материалтай дахин танилцсанаа гэсэн хүсэлтүүд эзэлж байна. За захиргааны хэргийн анхан болон давзаалтагчдын шүүх хуралдаан өмгөөлөгчтэй холбоотойгоор хойшлсон шалтгаанд зөвхөн шүүх хуралдаанд давхарцсан гэсэн шалтгаан 27% эзэлж байгаа. За иргэний хэргийн шүүх хуралдаан хойшлсон шалтгаанд өмгөөлөгч өвчтөй шүүх хуралдаанд давхарцсан гэдэг тохиолдол нь 62.8%-ийг эзэлж байна. Яг энэ хэмжээгээр хэргийн шийдвэрлэлт шүүхээс бус өөр гадны хүчин зүйлийн нөлөөгөөр хойшлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж аваасаа гэж энэ тоог хэлж байна. Хурал давхардаж буй шалтгааныг арилгах шийдлүүдийг хууль санаачлагчид бид бишгүй уламжилсан. Үүнийг шийдвэрлэх олон гарцууд байдаг. Олон улсын туршлагаар
анхан давах хяналтын шатны шүүхэд оролцох өмгөөлөгчдийн бүртгэлийг тус тусад нь үүсгээд ирэх олгоод ингээд нэг өмгөөлөгч 3 шатны шүүх хуралдаанд зэрэгцэж ордог явдлыг халчдаг. За ийм боломж бидэнд байна. Гэхдээ энэ мэрэгжил ур чадварын хувьд карьер хөөх юм боломжтой ийм шийдлүүдийг бид санал болгож байсан. Гэхдээ энэ огт яригдахгүй хууль тогтоох байгууллага дээр. За өмгөөлөгчдийн байгууллагын зүгээс энийг бас судалж үзэж хууль тогтоогч санал болгосоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл өмгөөлийн зах зээл гэдэг чинь мэдээж одоо хөлс төлбөртэй ийм зах зээл. Энд оролцох боломжоо дангаар монополж эзэлдэг ийм өмгөөлийн фирмүүд бас байдаг тийм үү. За үүнийг одоо хаалгах ийм зөв шийдлүүд Монгол улсад байгаа гэдгийг би хэлэх гээд байна. За хурал давхардаж буй шалтгааны талаар би хэлээ. За дөрөвт процессын шударга ёс чанарыг сайжруулахад мэдээж ил тод байх бол чанарын гол үзүүлэлтийн нэг. Цаашид шүүх хуралдааныг шууд дамжуулах байдлаар ил тод байдлыг хангахтаа бид талууд камерын өмнө бие барих, мэтгэлцсэн бодиттой, үр дүнтэй өрнөхгүй байх эрсдлүүдийг бууруулах ёстой. Яг гэвэл энэ талаар прокурор өмгөөлөгчдийн зүгээс бидэнд бас хүсэлт санал тавиад байна. За хуралдаанд оролцогчийн хувийн халдшгүй байх эрхийг хангахад анхаарч ажиллах бидний зайлшгүй шаардлага бий. Бид олон улсын туршлагуудыг бас судалсан. За судалгаагаар дэлхийн 137 үндсэн хуульд тухайлан баталгаажсан хувийн халдшгүй байх эрхийг хангах, шүүхийн ил тод байдлыг хангах ийм хоёр эсрэгцдэг үзэгдлийг энэ хоёр талд хэрэгцээний тэнцлийг олох үүднээс олон улсын туршлагад шүүх хуралдаанаас зөвхөн дууны бичлэгийг хүргэх, тодорхой нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрсөн этгээдэд хурлын видеог захимаар өгөх, шүүх хуралдаанд даргалагч шууд дамжуулалтыг хэдийд ч зогсоох эрхтэй байх, сэтгүүлчдэд зөвхөн текстээр хурлын явцыг олон нийтэд хүргэхийг зөвшөөрөх зэрэг хэсэгчлсэн нээлттэй байдлын зарчмыг олон улсын шүүхүүд, улс улсын шүүхүүд ашиглаж байна. Эдгээрийг хэрэг маргааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх боломж манай улсын шүүхийн тогтолцоонд нээлттэй. Энэ заавал хуульд өөрчлөлт орох шаардлагагүй, бид олон улсын гэрээ конвенцэд нэгдээд орцсон үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. За нөгөөтэйгүр 1991-ээс 2022 оны хооронд 165 улсын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр Нидерландын профессорууд гүйцэтгэх эрх мэдлээс шүүх эрх мэдэл чиглэсэн сөрөг мэдээлэл халдлага хийх тохиолдол хэмжээ нь тухайн улсын хэвлэлийн эрх чөлөөгөөр нөхцөлддөгөө гэдгийг судалгаагаар тогтоосон байна. За энэ мэдээж одоо олон нийтийн шүүмж хэвлэл мэдээллийн эрхчлэлийн асуудалтай холбоотой нэлээд маргаан дагуулах асуудал. Та бүхэнд энийг нээлттэй орхин зүйтэй гэж үзэж байна. За үүнээс шалтгаалаад шүүхийн бие даасан байдал арчлалын баталгаанд чөлөөт хэвлэл ямар чухал оролцоотой ёс зүйтэй вэ гэдгийг ёс зүйтэй оролцох ёстой ийм орон зайг эзэлж байгаа вэ гэдгийг нээлттэй орхиё гэж бодож байна. За дараагийн маш чухал асуудал бол захимжуулалт. За үүнийг оновчтой зохион байгуулж гүйцэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Хүн төрөлхтөн технологийн ачаар нэг шугамд зэрэгцэх болцоо бүрдсэн. За бид сорилтбоо боломжит тулгуурлан уламжил шинжилгээг оновчтой хослуулах шаардлагатай байна. 2021 оны байдлаар Дэлхийн банкны глобал үзүүлэлтийн багийн судалгаагаар 120 улсын 77 шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийн хэрэглээг ямар нэг байдлаар нэвтрүүлсэн байна. Нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн e-justice төслийн мэдээллээр шүүхийн захимжуулалтын 10 талбарын үзүүлэлтээр манай улс алинд нь ч шаардлага хангасан үзүүлэлтээр бүртгэгдээгүй байгаа. 2024 онд Нүүбийн цахим засаглалын ирэмбээр харин Монгол улс 193 улсаас 46 жагссан байна. 2022 оны 74-р байртай харьцуулахад маш эрчтэй урсгалцсан засгийн газрын түвшинд бол цахим оролцооны үзүүлэлтээр 37 жагсаж байсан бол 20 байраар урагшилсан байна. Гэтэл шүүх эрх мэдэл нь 10 жилийн өмнөх системтэйгээ сууж мэдээж байж болохгүй. Шүүхийн захимжуулалтыг олон хүн сэдвийн хувьд хөндөж байгаа. Захим шилжилт цаг алдаж бодтоор дөнгөж ихний алхамтайгаа залах гэж сууж байна. Энэ бол хэн нэгний эсвэл байгууллагын PR пропаганда биш. Энэ бол сэдв төдийч зүйл биш. Энэ бол хэрэгцээ, шаардлага гэдгийг та бүхэн чухалчилмаар байгаамаа.
олон улсад хэдийн цахим технологиг нэвтрүүлж, туршиж, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөг нь үрдэл хэмжээд экологийн шүүх байгуулад эхэлчихэж. За бид энэ баггүй хоцорсон орон зайг ухаалгаар товчлоод гүйцэх шаардлага бидэнд байна. Зарим хувийн байгууллага Монгол улсад шүү. Хялбархан шийдлэр шүүхийн шийдвэрийг 99.99% оновчлолтоор хураангуулах, утгачлсан хайлт хийх жижиг програмыг хэрэглээнд нэвтрүүлчих. За энэ залуучуудтай бид уулзсан. Бид аюулгүй байдлыг хангасан төвшөнд улсын дэд шүүхийн цахим хуудас үүнийг байршуулсан байгаа. Өөрөөр хэлбэл арай сайжруулад гэсэн үг. Бид source code-ийн боломжийн төвшөнд бас авсан учраас өөрчлөлт хийгээд ингээд оролцоод хийсэн байна. За мэдээж цахим шилжилтэд бид нэг талаас аюулгүй байдал, нууцлал, нөгөө талаас алгоритмын ил тод байдлыг мартаж болохгүй. Тухайлбал нэг зүйлийг хэлье. Тухайлбал шүүгчид хэрэг хуваарлах ажиллагааны систем нь альва хөндлөнгийн нөлөөлөлгүй буюу олон улсын хэмжээнд яригадаад идэг нөгөө judge shopping гэж ярьдаг тийм. Өөрөөр хэлбэл шүүгчээ сонгож хэрэгээ хуваарлаад идэг. За энэ дээр очлоо болохгүй бол татгалзсан. Дараагийн шүүгч тэр ингээд мэдэх боломжтой юм тохиолдлуудыг хэлээд байгаа. Judge shopping-гээс нэгдүгээр хамгаалах. Хоёрдугаарт venue shopping гэж ярьдаг. Шүүхийн харьяалал сонгодог ийм асуудлууд байдаг. Энэ бол олон улсын төвшөнд яригддаг зөвхөн манайч биш. За энэ цоорхойг бол Монгол улсын дэд шүүх аль болохоор хаахын тулд энэ харьяаллын асуудлыг Монгол улсын дэд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд харьяалуулдаг хуулиар. Тийм учраас энэ бол хилцэгдэж аливаа цоорхойг бөглөж бид энэ асуудлыг шийдвэрлэх болцоотой байдгийг. За энэ хоёр асуудлаас хамгаалах, за өрчлөн сэргийлэх, арга хэмжээ авч ил тод болох асуудалд ойлгомжтой хариулт өгөх шийдэл энэ систем буюу цахим систем заавал суусан байх ёстой. Энийг бидэнд ойлгуулсан байх ёстой, иргэдэд ойлгуулсан байх ёстой, улс төрчдөд ойлгуулсан байх ёстой. За ингээд мэргэжилт нэгт нөхдөө Монгол улсын үндсэн хууль зааснаар шүүхийн ерөнхий зөвлөлт хуульчдаас шүүгчийг шилж олох чухал үүргийг хэрэгжүүлдэг. Шүүгчийг шилж олох, шинээр томилох, оронтой бүрдүүлэх асуудалд энэ 4 жилийн хугацаанд дөрвтэй ахиц гарсангүй талаар би дээрх тоогоор илэрхийлж хэлж байгаа. Үүнээс шалтгаалan шүүгчийн ачаал хурцтал хэвээр болсон. Шүүгчийг дээд шатны шүүхэд томилон ажилуулах үндэслэл журам маш тодорхойг. Өөрөөр хэлбэл захиалга өгч байгаа байгууллагын саналыг үл тоодог энэ байдал газар авлаа. Олон улсын анхаарлын төвд албан ёсоор орж ирсэн judicial well-being буюу шүүхийн салбарын албан хаагчдын ачаал стрессийн эрүүл зохистой оршихуун эсрэг эрүүл зохистой оршихуун асуудал манайд анхаарлын гадна байна. Сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд судлаачдын анхаарлыг татаад байгаа шүүхийн бие даасан шүүгчийн хараа тус байдлыг хангах эрсдлийн бодлого даах чадамж бүрэн тодорхойгүй байна. Энэ удаагийн чуулганаар та бид эдгээр асуудлуудыг шийдэх шүүхийн захиргааны төв байгууллагад ажиллах төлөөллийн 5 шүүгчийг сонгоно. Илтгэл дурдсан өөрсдөд та бүхэнд иргэдэд тулгамдж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нэр дэвшигчнаас асуугаарай. Улмаар ажилдаа хандах хандлага, ёс зүйг нь ер нь бол энэ нэр дэвшигч нар маш олон шүүхийн шийдвэрүүдийг бодит байдлаар гаргацсан байна. Тэр шийдвэр дундаас энэ хүн хинбэ гэдэг бодитоор харагдана. Шийдвэрийг уншаарай. Тайзны 5 минутын яриагаар битгий сонгороо гэж хэлэх гээд байна. За ингэж оновчтой мэрэгэн сонголт хийгээрэй гэж шүүгчнаасаа хүсье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш сүүлийн 6 жилд саяны миний дээр танилцуулсан шүүхийн шинтгэлийн суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнийг бид ерөнхийд нь бүтцийн буюу тогтолцооны шинжилгээ гэж нэрлэдэг байгаа. За цаашдын бодлогыг Монгол улсын ерөнхийлөгчийн үгэнд гарлаа. Их хурлын даргын шинжилгээ, засгийн газрын ерөнхий сайдын шинжилгээнд бас дурддагдсан. Энэ шударга ёсны буюу процессын шинжилгээг хийх тухай асуудал. За үүнд анхаарлаа төвлөрүүлж санал дүгнэлтэд хуваалцаарай.
За миний илтгэлч үнд чиглэлээ гэдгийг хэлэх гэсэн. Шүүх бол арчлалын тулах багна. Шүүх бол хүний эрхийн бамбай. Шүүх бол шудраг ёсны баталгаа гэдгийг та бүхэнд дахин хэлье. Бүгд илүү санаачлагтай, илүү манлайлалтай, илүү илт тод шудраг, илүү хариуцлагатай ажиллахыг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдээ та бүхэндээ за ирсэн зочид төлөөлөгчдөө ажлын амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг Монгол улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс болон нийт шүүгчдийнхээ өмнөөс хүргье. За баярлалаа. Шүүхийн шилтгэл эсэлт хөмсгөл гэдэг танилцуулсан Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ганц зөрөг танд талархлаа илэрхийлье. Одоо өнөөдрийн шүүгчдийн 3 дугаар чуулганд оролцогчид та бүхнийг дурсгалын зураг авахыг урьж байна. За зурагчдаа тайснаа өрье. За үзэгчдээ нийт шүүгчдийн 3 дугаар чуулган үргэлжилж байна. За яг одоо төр завсарлаж байна. Энэ хооронд бид нэр та бүхэндээ зохион байгуулагчдаас зарим мэдээллийг тодруулан хүргэе. За тэгэхээр энэ удаагийн 3 дугаар чуулганы онцлог нь юу гэж таны хувьд харж байна? За баярлалаа. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганы үйл ажиллагаа амжилттай эхэлж байна. За өнөөдөр нийт шүүгчний 3 дугаар чуулганд бол 517 шүүгчээс 500 гаруй шүүгч хүрэлцэн ирсэн. Эрт зүйл бол одоо ингээд ямар ч байсан хангалттай бүрдээд хурал бол эхэлж байна. Чуулга эхэлж байна. Энэ чуулганы онцлог бол хамгийн гол онцлог бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг бид нар нийт шүүгчдээсээ бол 2 дахь удаага сонгох гэж байгаагаар бол ийм онцлог чуулган болж байгаа. Дараагийн нэг онцлог асуудал бол нийт шүүгчийн чуулган бол хэрэг нэхэмжил гомдол төсөлд хуваарлах нийтлэг журмыг бол нийт шүүгчдэрээ баталдаг. За энэ журмаа бол мөн одоо хилцэж байгаа ийм онцлогтой. За мөн түнчлэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох энэ асуудлуудаар шүүгчид одоо өөрсдийн санал байр суурь илэрхийлж асуудлууд хилцэнэ. За тэгэхээр зохион байгуулагчдын хувьд бол бас өмнө нь одоо санал асуулга авсан гэж хэлжсэн. Яг энэ санал асуулгаар нийт шүүгчдээс нь ямар асуудлыг одоо дэвшүүлж дээ 3 дугаар чуулганаараа энийг хилцээч гэдэг. Яг хуу ер нь бол зохион байгуулагчдаас бол урьдчилсан байдлаар бол бид нар шүүгчнээс санал авсан. За миний хувьд бол яг нөгөө нийтлэг хэрэг нэхэмжил хуваарлах нийтлэг журмын хэсгийг бол хариуцж ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол 65 шүүхээс 37 санал ирсэн. За энэ саналыг бол дэд ажлын хэсэг байгуулагдаж нэгтгэн судалж одоо ажиллаад за үүнд хит хитэн одоо томоохон одоо өөрчлөлтүүд хийхээр одоо хилцэж байна. За 3 дугаар чуулганаас гол асуудлыг та ярьдлаа тийм. Нөгөө талдаа хууль эрх зүйн хувьд бас тодорхой саналыг одоо ийм зүйлүүд тулгараад байна гэдэг зүйлийг бол ярих юм байна гэж би ойлгоод байгаа. Тийм тэр бол ийм байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлын талаар бол шүүгч нар ирсэн саналыг нэгтгээд шүүгч нар хилцүүлэг зохион байгууллаа. За энэ хилцүүлэг зохион байгуулсан хүрээндээ бол эндээс гарсан саналаа бол улсын дээд шүүх болон шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилдаг. Энэ удаагийн чуулганаар бол бид нар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тулгамдж байгаа асуудлаа бол одоо хилэлцэж энэ талаараа бол улсын дээд шүүхт бол шүүгчдийн саналыг нэгтгэж уламжлахаар бэлтгээд одоо ингээд хилцэж ажиллаж байна. За таны хувьд бол одоо хэрэг хуваарлах тал дээр бол голчилж ажилласан гэдэг хэлж байна. Энэ тал дээр бас тулгамдж байгаа асуудал юу гэж үзэж байна шүүгчдийн зүгээс? Хэрэг хуваарлах асуудал дээр бол одоо хамгийн нэгдүгээр шүүгч нарын энэ тэргүүний асуудал бол шүүхийн одоо нэгдсэн програм одоо хэргийг хуваарлах энэ асуудлыг бол нийгмөр одоо болгох нь зүйтэй байна гэсэн ийм санал ирсэн байгаа. Яагаад ингэж ийм вэ гэхээр одоо шүүхэд цахим тэг 2 хөтөлбөр хэрэгжээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем бол улам боловсронгуй болоод хөгжүүлэлт хийгдээд одоо шинэ систем ажилд орох гэж байна. Үүнтэй холбоотойгоор шүүх бүрэлдэхүүнийг хууль заасны дагуу санамсаргүй тохиолдлын урьдчилсан таамаглах ийм байдалгүйгээр одоо хэргийг хуваарлах энэ үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн системийг шүүгч нар бол шаардж байгаа. Энэ системийн хөгжүүлэлт бол одоо хийгдээд туршилтын ажил явагдаад ашиглалтанд орох гэж байна. Энэ бол хамгийн чухал ажил. Дараагийн асуудал бол энэ систем ашиглалтанд орох юм бол шүүх бүрэлдэхүүн шүүх хурлаан даргалагчийг санамсаргүй тохиолдлын байдлаар одоо томилогддог энэ одоо механизм бол бүрднэ гэсэн ийм одоо хүлээлттэй байгаа бид нар. Баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ бид зохион байгуулагчдаас өргөжлүүлэг мэдээллийг хүргье. За тэгэхээр шүүх бол ил тод нээлттэй шудраг явах ийм үндсэн зарчимтай. За энэ зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд бол одоо аливаа шүүхийг одоо боломжтой хэсгийг нь шууд дамжуулах энэ процессыг бол эхлүүлээд байгаа. За энэ ажлын явц болон тулгамдж байгаа асуудлын талаар
тодруулахаараа давзаалдах шатны шүүхийн шүүгч бэлгүүнтэй та бүхнийг уулзуулж байна. За өдрийн мэндүргий. Хурлын үйл ажиллагаа амжилттай байна уу? За өдрийн мэнд хүргье. За хурлын үйл ажиллагаа амжилттайгаар эхэлж байна. Өндөр эрчтэйгээр Монгол улсын нийт шүүгчдийн чуулган бол Монгол улсын шүүхийн тухай хууль зааснаар 2 жил тутамд зохион байгуулагддаг. Ээлжид ёсоор зохион байгуулагддаг ийм хуультай. Ингээд энэ удаагийнх бол 3 дугаар чуулган амжилттай үйл талгаа нэгээд явж байна. За тэгэхээр миний саний дурддаг одоо шүүхийг нээлттэй шууд дамжуулах үйл ажиллагааг эхлүүлээд бас багахан хугацаа өнгөрлөө тий. Энэ хугацаанд бас дэвшилттэй талууд нь эхлээд юу вэ? Энэ талаар та яриад өгнө. За Монгол улсын шүүхийн тухай хуульд 2024 оны 6 дугаар сард өөрчлөлт орсон. Энэ хуулиар ямар өөрчлөлт орсон гэхээр шүүхийн ээлж тод нээлттэй байдлыг шат хагуулах. Мөн шүүхийн захимжилттай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд ороод ингээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 10 гаруй сарын хугацаа өнгөрч байна. Хаалттай буюу нууцтай холбоотойгоос бусад шүүх хуралдаанууд ер нь бол нээлттэй явахаар ялангуяа шүүхийн тухай хууль зааснаар улсын дээд шүүхийн шүүх хуралдаанууд, давзаалдах шатны шүүхийн шүүх хуралдаанууд бол одоо ингээд мөн авилга албан тушаалын гинтэрхтэй холбоотой шүүх хуралдаанууд нээлттэйгээр шууд дамжуулан хүрэгдэж байгаа. Энэний ач холбогдолтой тал нь юу вэ гэхээр нэг их сурвалжаас үнэн бодиттой мэдээллийг иргэд олон нийт хүлээн авах боломж нөхцөл бүрдэж байгаа юм аа. За мөн одоо энэ шүүх хуралдааныг шууд дамжуулахад тулгамж байгаа бас асуудлууд байгаа. Тухайлбал одоо тоног төхөөрөмжөөс эхлээд ажиллах хүчнээс эхлээд тий. Энэ асуудлыг ер нь одоо өнөөдрийн энэ 3 дугаар чуулганы үеэр ярилцах уу? За мэдээж хэрэг бүх шүүхийн шүүгч ажилтнууд бол бүгдээрээ шүүхийн нээлттэй ил тод байдлыг дэмжихэд нээлттэй ил тод байдлаа илүү дээшлүүлэхийн төлөө бол хичээн ажиллаж байгаа. Энэ дээр бол мэдээж хэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, техник тоног төхөөрөмж, аппликейшн гэдэг юм уу, програм хангамжийн гэдэг юм уу, энэ хөгжүүлэлтийн асуудлууд бол баг зэргийн хоцрогдолтой явж байгаа. Гэсэн хэдий боловч байгаа нөхцөл бололцооныхоо хүрээнд бол нээлттэй ил тод байдлаа дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Энэ нь бол одоо олон нийтэд бас үр дүнгээ өгж байгаа бах. Янз янзын хуралдаанууд бол нээлттэйгээр бол олон нийтэд хүрээд эхэлсэн байгаа. Энийг нь олон нийт бас анхааралтай байж ер нь бол өөрийнхөө дотор дүнгээ тавьж байгаа гэж үзэж байна. Шүүх гэхээр иргэд олон нийт бол өмнө нь ийм хаалттай ийм хөгшний цаана явагддаг зүйл гэж ингэж ойлгоод байдаг. За үүнийгээ дагаад бас хардл сэргэлтүүд бий болдог тий. За тэгэхээр шууд дамжуулалтаас өөрөөр иргэд олон нийтэд нээлттэй ил тод явуулах тал дээр бас ямар зарчим баримталж ажиллаж байна? За ер нь бол шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой шүүх ерөнхий зөвлөлөөс тогтоол батлаад энэ харилцааг бол журмалсан л да. Үүгээрээ бол яасан гэхээр шууд дамжуулалт хэрвээ хийх нөхцөл бололцоо ингийн болоод бусад бололцоо байхгүй байгаа тохиолдолд бол бичлэг хийгээд тухайн шүүгүүдийнх нь вебсайт дээр тодорхой хугацаанд байршуулдаг ийм журам мөрдөгдөд явж байгаа. Эндээс нь мөн олон нийт ороод танилцах боломжтой байдаг. Шүүх хуралдааны одоо мэдээллийг ил тод мэдээлдэг басан тий. Тий, нээлт өмнө нь бол харьцангуйгаар ад нийтэд мэдээлэл өгөх ийм арга ажиллагаагаар тутамг байсан тал бол байсан болохоор үгүйсэхгүй. Одоо ер нь бол жилээс жилд нээлттэй ил тод байдлаа хангаа ажиллахаар бол шүүхийн шинтгэл явагдаж байгаа. Ер нь бол энэнийх нь нэг илрэл болоод энэ шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод нээлттэй ил тод байдлын талаарх зохицуултууд илүү дэлгэрэнгүй, илүү боловсронгүй, илүү тодорхой болж өгсөн. Гэхдээ энэ дээр бол шин тутамдаа энэ шууд дамжуулах, бичлэг хийх энэ процесс шин тутамдаа энэ зохицуулт орсон учраас энэ дээр мэдээж хэрэг боловсронгүй болох, сайжруулах юм асуудлууд байгаад байгаа учраас энэ удаагийн жуулганаар энэ асуудлыг бас хөндөж явах юм байна. Баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ та бүхэнд давзаалдах шатны шүүхийн шүүгч бэлгүүний яриаг хүргэлээ. За үзэгчдээ бид өргөжлүүлэн орон нутгаас ирсэн шүүгчдийн одоо санал бодлыг хүргэж байна. За Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Цэцгмаатай уулзаад байна. Сайн явж байна уу? Сайн байна уу? Сайхан өгч байна уу? За тэгэхээр өнөөдрийн чуулганы хувьд бас уур амьсгал ямар болж байна? За таны хувьд бас ямар одоо санал хэлье гэж бодож байна?
За миний 3 дахь удаагийнхаа чуулганд оролцохоор ирээд байна. Чуулганы зохион байгуулалт бол бас боломжтой байна гэж харж байна. Ер нь бол 2 дахь удаага шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдээ сонгохын энэ чуулганаар. Тэгэхээр орон нутгад шүүгтэр бас ямар асуудлууд байна? Таны анзаарж байгаагаа тулгамж байгаа асуудлыг юу гэж үзэж та авах вэ? За орон нутгад бол ерөнхийдөө бол бас нэхэмжлэл иргэний хэрэг, за зөрчлийн хэрэг, за мөн эрүүгийн хэрэг нэлээд бас өссөн. Сүүлийн жилүүдэд бол ялангуяа иргэний хэрэг бол нэлээд өсөлттэй байна. Иргэний хэрэг тухайлбал банк бус санхүүгийн зээл бол нэлээд дамгаалж байна. За мөн гэр бүл цуслалт нэлээд дамгаалсан нэхэмжлийн нэгэн байна. За зөрчлийн хэрэг бол нэлээд гаралт өндөртэй байна. За шүүхийн хувьд бол тоног төхөөрөмжийн хувьд бол жоохон одоо дутагдaltaй. Зарим тохиолдолд одоо шууд дамжуулалт явагдаж байгаа нөхцөлд бол бас техник технологийнхаа бас шаардлага хангахгүй ийм зүйл байгаа. Гэхдээ бол бас хөрөнгө зөвлөлөөс тодорхой хэмжээгээр бас анхаарч соног төхөөрөмжийг бас нэмэгдүүлэх талаар анхаарч байгаа. Ер нь бол цаашдаа шүүхийн одоо шүүгчний орон тоог нэмэх, ялангуяа шүүхийн захиргааны ажилчдынхаа орон тоог нэмэх шаардлагатай байгаа. Ер нь ачаалал бол нэлээд ачаалттай ажиллаж байгаа. За тэгэхээр орон нутгад бол бас ихэнхдээ хүн хүчний асуудал Улаанбаатар хотыг бол харьцахгүй гайгүй гэж үзээд байгаа тийм. Гэхдээ ер нь бас тэгж гайгүй гэж үзэхгүй. Яг ижилхэн л одоо ачаалттай байгаа. Нэг шүүгч одоо манай шүүгч одоо иргэний хэрэг 1000 орчим, эрүүгийн хэрэг 200 гаруй, зөрчлийн хэрэг бол 1500 орчим ингэ шийдвэрлэж байгаа. Тэгэхээр бүх одоо хэрэг маргаан их дийлэнх нь одоо шүүх хуралдаанаар орж шийдвэрлэж байгаа учраас ялангуяа нарийн бичгийн асуудал, за тэгээ шүүгчийн туслахын асуудал, тэгээд тэднийг бас тодорхой хэмжээгээр чадварчуулах асуудал бас их чухал байна. За сум дундын шүүх гэдэг чинь Ховд аймгийн хэмжээнд одоо сум дундын хэдэн шүүх? Ховд аймгийн хэмжээнд 2 сум дундын шүүх ажиллаж байгаа. Манай шүүхийн хувьд бол 11 сумыг харьяалан ажилладаг байгаа. За Булган сум дундын шүүх маань 5 сумыг харьяалан ажилладаг байгаа. Ер нь ингээд тойроод явдаг гэсэн үг. Ер нь бол манайх аймгийн төв дээрээ байршиж шүүмжлэх ажиллагаагаа эрхлэн явуулдаг байгаа. Сүүлийн үед бол дийлэгтэй хүмүүс бол за шүүхтэр өөрснөө ирээд хэрэг маргаан шийдвэрлэж байгаа. За цахимаар бол одоо их хэмжээ хүлээж авч байна. Цахимаар шүүх хуралдаанд оролцуулж байна. Ер нь цахимжилт бол нэлээд манай шүүхийн хувьд бол нэлээд хөгжилтэй явагдаж байгаа. За тэгэхээр орон нутагт ер нь иргэд олон нийтийн одоо эрх зүйн ойлголт мэдлэг хэр байна гэж таны хувьд анзаардаг? Орон нутагт бол иргэдийн эрх зүйн боловсролыг бас тодорхой хэмжээгээр сайжруулах шаардлагатай. Тэр дундаа хуулийн байгууллагууд манай Ховдын бол хуулийн байгууллагууд бол иргэдийнхээ эрх зүйн бодлогыг дээшлүүлэх, ялангуяа хүүхдийнхээ ирээдүйнхээ төлөө бас тодорхой хэмжээний ажлуудыг хийдэг байгаа. За Ховд аймгийнхаа хүүхэд гэр бүл хөгжлийн газартаа хамтраад бүх сумуудаараа яваад хүүхд явуулын үйлчилгээ үзүүлээд сургалтуудаа хийгээд бүх сургуулиудаараа шүүхийнхаа зүгээс яваад гинт хэрэг зөрчлийн талаар сургалтуудаа байнга явуулдаг байгаа. За баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ мэдээллийг Ховд аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Цэцгмаагаас зарим мэдээллийг тодруулах гэлээ. 21 хоногийн хугацаанд За үзэгчдээ бид нийт шүүгчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулагч шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мөнгө цэцэгтэй уулзаад байна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд шүүхийн ерөнхий зөвлөлөөс бас нэлээдгүй ачаалттай ажиллаа, олон шинжилгэүүдийг бас хийх ийм даалгавартай ажиллаа тийм ээ. Ер нь онцлог ажлууд талаар эхлээд мэдээлв. За баярлалаа. За өнөөдөр нийт шүүгчдийн 3 дугаар чуулган чуулж байна. За тэгээд энэ чуулганд бид шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт 4 жилийн хугацаанд хийсэн ажлаад танилцуулах хэрэгтэй байгаа. За 4 жилийн хугацаанд бид 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр шинээр байгуулагдсан 10 гишүүнтэй шүүхийн ерөнхий зөвлөл ажиллаа. За 5 шүүгч бол та бүхэн мэдж байгаа нийт шүүгчтэй чуулганаас за шүүгч дундаасаа 5 гишүүн бол шүүгч бус улсын хурлаас бол томилогддог байгаа. За бид энэ 4 жилийн хугацаанд бол яг энэ шүүхийн шийдвэрлэлтэй яг шин шатанд бол хариуцлагатай энэ үед бол ажиллаа. За энэ хугацаанд бид үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу за мөн шүүхийн
шийтгэлийн дагуу бол эрх зүйн орчноо бол бүрэн бүрдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл бид нар шүүх эрх мэдлийн хөгжлийн 10 жилийн бодлогоо бол батлуулж чадсан байгаа. Улсын их хурлаар 2024 онд. За мөн түүнчлэн 2024 онд шүүхийн тухай хуульдаа зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг бол оруулж чадсан. За шүүхийн тухай хуульд заасны дагуу батлах ёстой тэр 82 дүрм журмыг бол бид нар бол батлуулсан байна. За тэг яг онцлог ажлын тухайд гэвэл за бид хэд бол анх ажил аваад нийт шүүхүүдээрээ 5 ажлын хэсэгт хуваагдаад шүүгч бусаараа хуваагдаад за шүүхүүдэд тойрсон байгаа. За тэгээд нин яаралтай шаардлагатай ажлуудаа бол ялгаж аваад за тэгээд ажилдаа бол орсон төлөвөө гаргаад за тэгээд бидний энэ хугацаанд хийсэн гол ажлын дурдвал за бид хэд шүүхийн цахимжуулалтын ажлыг бол эхлүүллээ. За алсын хараа за цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд бол за энэ ажлыг бол манай их хурл засгийн газраас ч гэсэн бас дэмжсэн байгаа. Мөн түүнчлэн одоо энэ цахим шүүх 2 дахь систем маань за өчтөрхөн бид нар тогтоолоо нэвтрүүлэх тогтоолоо бол гаргалаа. За хамгийн ихэнд бол эрүүгийн эрх хянан шийдвэрлэх ажиллагааны 2 модуль буюу таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн эрх хянан шийдвэрлэх ажиллагааг улс орон даяар бол эхлүүлэхээр ийм 11 сарын 3-наас эхлүүлэхээр ийм шийдвэр тогтоол гарсан байна. За мөн түүнчлэн шүүхийн бие даасан байдал хамгаалах тал дээр гол хийсэн ажлууд гэх юм бол за бид хэд үндсэндээ бол төлөвлөгөөний дагуу бол ажиллаа бол гүйцэтгэл хийсэн гэж бас үзэж болно. За шүүгчийг бид нэр хуулиар хүлээсэн гол чиг үүрэг бол шүүгчээс хуульчаас бол шилдэг шүүгчийг бол шилж олох ажиллагаа байгаа. Мөн түүнчлэн шүүхийн хараатус бие даасан байдлыг хамгаалах ийм үндсэн чиг үүрэгтэй. Мөн түүнчлэн яг 5 гол чиг үүрэг байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хамгаалах, шүүгчийн хүний нөөцөөр хангах, за санхүү хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэх, за мэдээлэлээр хангах гэсэн үндсэн ийм 5 чиг үүрэг байна. За яг шүүгчээр нийтдээ бид одоо 118 шүүхийн бие даасан байдлыг хангах хүрээнд бид нар шүүх байгуулах тухай хуулиа бол батлуулж чадсан. За 2015 оны хуулиар нийт 116 шүүх байсан бол тэрийг 88 шүүх болгож өөрчилсөн. За улсын үндсэн хууль заасны дагуу улсын дээд шүүх, аймаг нийслэл, за сум дундын дүүргийн нийслэлийн шүүхээс бол бүрддэг. За анхан шатны шүүхэд бол эдээс сум дундын дүүргийн шүүхүүд, давзалтах шатны шүүхэд бол аймаг нийслэлийн шүүхүүд маань за тэгээд хялтын шатны шүүх маань бол улсын дээд шүүх байгаад байгаа. Үндсэн тогтолцооны тухайд бол за тэгээд мөн үндсэн хууль заасны дагуу дансан болон тойргоор шүүхийг байгуулж болно гэсэн. За тойргийн журмаар бол бид нар дүүрэгт бол 9 шүүх байсныг за 6 шүүх бол 3 шүүх болгож бол тойргийн шүүхээр байгууллаа. Өөрөөр хэлбэл 3 дүүргийн шүүх маань 1 шүүх тойрог болж Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй зүүн баруун талдаа болохоор Сонгоо хайрхан Баянгол хаан ул дүүргийн шүүх 1 тойрог болцсон. За Бахангаа налах бас мөн 1 тойрог болоод Багнуур дүүргийн хувьд бол Дангараа. За аймаг нийс сум дундын шүүхийн тухайд болохоор гарсан өөрчлөлт бол Ердөө шүүхийн хариалал Ердөө шүүхийн журмаар ажиллах бас өөрөөр хэлбэл Ердөө шүүхэд эрүү иргэний хэргийг хариалан шийдвэрлэнэ гэсэн. За Ирэх онд бол бас одоо яг дагнсан шүүхөө байгуулах ажиллах гэдэг. Тэгээд дагнсан шүүхийн тухайд болохоор дагнсан шүүх байгуулж болно гэсэн байна. Үүний дагуу одоо манай Монгол улсад нийт 3 шүүх ажиллаж байна. Тэгэхээр захиргааны иргэн шүүх мөн хялбар ажиллагааны шүүхийг бидэд 2025 оны 1 сарын 1-ээс байгуулсан. За 26 оны 1 сарын 1-ээс хүүхэд гэр бүлийн шүүх бол ажиллагаар одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна. За тэгэхээр энэ дагнсан шүүх байгуулахын ач холбогдлыг бас та юу гэж харж байна? За дагнсан шүүх бол ерөөсөө бид тэдний гол баримтлсан шүүхийн тухай хууль заасны дагуу иргэнд ойртуулах шүүхэд иргэний мэдүүлэх эрхийг хангах ийм гол зорилготой энэ зарчмыг бид нар бас баримталсан. За бид эдийг анх ажиллаа авч байхад өмнөх ерөнхий зөвлөл маань шүүх байгууллагатай холбоотой 34 шалгуур үзүүлэлтийг бол баталсан байсан. За энэ 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бидэд бол судалгаа хийгээд за энэ судалгааны дагуу үндсэн дээр бол шүүхээ байгуулсан гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл нийт 34 шалгуур үзүүлэлтийн 13 шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгчийн ачааллыг тогтоож шүүхийн бүтэц оронтойг бол батлуулсан байгаа даа. За өмнө түүнчлээ одоо
нийт 42 дугаар тогтоолоор бол 699 шүүгч ажиллахаар байсан. За үүнийг бас мөн түнчлэн 53 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бас шүүгчийн орон тоог бол батлуулсан. За гол басны мэдээлэлээр хангах гол чигүүргийн хүрээнд хийсэн гол ажлын тухайд болохоор бид нар анхан болон давзалтах шатны шүүхээр шийдвэрлэж байгаа албан тушаал, авилга албан тушаалын гэмтэргийг бол шүүхээр шууд лайваар бол хүргэж байгаа. За тэгээ энэ талаар бол та бүхэн бас дэлгэрэнгүй бас мэдээллийг бол авсан байгаа гэж бодож байна. Тэгээд мөн түнчлэн хяналтын шатны шүүхийн бүх шүүх хуралдаанууд бол нээлттэй лайваар бол явж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ мэдээллийг шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мөнгө цэцгээс тодруулан хүргэлээ. За, тогтоолын төсөл олонхын саналаар батлагдж байна. Тийм учраас тоолгын комиссийн гишүүдийг баталсан нийт шүүгчдийн чуулганы тогтоолын төслийг батлагдсан тооцлоо. За завсарлаа. 11 цагт орж ирээ суудсан байна шүү. За үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ суваг төрийн ордноос нийт шүүгчдийн 3 дугаар чуулганы нээлтийн хэсгийг шууд дамжуулан үзүүллээ. За энэхүү чуулган бол 2 өдөр үргэлжилнэ. За өнөөдөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхийн шинтгэлтэй холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ерөнхий илтгэлүүдийг бол тавьж хэлэлцүүлэх юм байна. За мөн одоо маргаашийн гол ажил бол одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн сонгуулийг зохион байгуулах ийм ажлууд бол явагдах юм байна. Энийг одоо зөвхөн